Hello guys, welcome to my channel. За би ингээ YouTube суваг нээж байна. Тэгээд анх удаагийнхаа дугаараар гэх юм уу ийм өөрийнхөө сонирхсан сэдвийн дагуу зүгээр бас өөрийнхөө ажилдаа уялдуулаад гоё хүмүүст мэдээлэл өгье гэж бодоод хийж гин. За би бол яг ярих дуртай хүн учраас YouTube хийж хийцээр орт хугацаанд тэгээд Instagram-аар бол яг хэрэгтэй дасгал сургуульттай дасгалын видеонууд оруулдаг. Одоо YouTube дээр юм хүнд хэрэгтэй зөвлөгөө эсвэл сонирхолтой фактууд, skin care routine жижигэн хакууд зэргүүдийг оруулаад явна. За энэ удаагийн сэдв бол үнэхээр сонирхолтой. Манайхаа би бүр маш сони молоо сонсцсон. Тэгээд тэрийг хуваалцахаар шийдэж ин тийм миний анхны бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Амар сонирхолтой подкаст болоо сонсчлоо. Тэгээд энийг хуваалцъя гэж шийдлээ. Яагаад гэвэл миний ажилтай бас холбогдож байгаа болохоор мөн хүмүүст айгүй их тийм зөв мэдээллийг олгох юм байна гэж шийдээд би та нартай хуваалцахаар шийдлээ. Би өөрөө юм нөгөө нэг neuroscientist тийм подкаст ч юм уу одоо neuroscience юу гэдгийг тарих судлалыг айгүй их бас ингээ өөрөө судалдаг хгүй хуваараа сонирхдаг гэх юм уу. Тэгээд тиймэрхүү подкаст таарлал ер нь сонсчдөг илүүдгүй гэж боддог. Ягаад тэгэхээр миний өгж байгаа одоо хийж байгаа ажил буюу хувийн дасгалжуулалтын ажил маань хүний биеийг дасгалжуулна. Тэгэхээр тэр маань тарихтай яалтчгүй холбогдчихдог байхгүй. Тэгээд дээрэс нь би манифест одоо бодлын хүч ертөнцийн хуулинд итгэдэг. Тэглээгээд бол одоо тэнийг юм шиг яг тэрийг бүр ингээ 100% одоо юу гэдгийг too much донтоод байдгүй зүгээр ер нь үнэн гэдгийг бол мэддэг. Тэг амьдралдаа ерөөдөө хэрэгжүүлээ явдаг. За тэгсэн чинь ингэнэ. Энэ болохоор Амаржингийн подкаст байгаа байхгүй юу? Тэгээд ер нь Амаржингийн подкаст надад айгүй таалагддаг. Яг судалгаатай мэрэгжлийн тухайн одоо сэдвийн дагуу мэрэгжлийн хүмүүсүүдийг яг авчираад айгүй тийм яг тийм өөр төвшний санагддсан юм аа. Тэгээд энэ удаагийн дугаар нь болохоор neuroscientist Jambalot гэдэг юм хүний орсон дугаар байгаа юм. За би зарим зүйлээ тэмдэглээд авцсан мартчихин гэж бодоод тэгээд яг хөө би энэ хүний юг энэ зүйлс баримт дээр толгуулад өөрийн бодлоо илэрхийлэх гэж байгаа шүү. Тэгээд та нар маань авч гээхийн ухаанаар хандаарай. Яг миний бодлол минийх энэ хүний ярьж байгаа бол яг баримт гэсэн үг. За энэ хүн болохоор яг тархины талаар ингэсэн байгаа байхгүй юу? Хүний тархинд ер нь бол одоо 100 тэрбум нейрон гэдэг бодис ялгарч юм байна л да. Одоо байдаг гэсэн үг. За тэгэнгүүт 1 мм3 буюу одоо тийм эзэлхүүнд 5 сая тийм бас нейрон ялгардаг гэсэн үг юм байна. Тэгээд дэлгээд үзэхээр тэр нь үргэлжлэх одоо зай нь 220 км. Тэгэхээр хүний ингээд яг тархин доторх тэр эс гэх юм уу? Эс гэдэг нь өөрөө нейрон. Яг бидний биед бүгдээр нэг нийс байгаа. Гэхдээ тархинд байгаа тэр нейрон гэх юм уу? Тэр эс нь маш ялгаатай цор ганц онцгой. Учир нь соронз нь одоо цахилгаан соронз ялгаруулдаг гинэ өөрөөсөө тэр эс маань. Тэгээ бидний яриад байдаг одоо тэр манифест бодлын хүч гэдэг юм чинь дэлхийн одоо таталцлын хууль гэх юм уу ертөнцийн хуультай ингэж огтлцоод тэр бодол биелэхтэй манифест гэдэг чинь болт юм гэж би дүгнээд байна л та. За тэгсэн чинь ингээд уураг гэдэг юм энэ дээр орж ирсэн заяо. Одоо тамирчид бид нар чинь ингээд уураг ер нь тэгэл сүүлийн үедэд уураг гэж хүмүүс өглөөд байгаа штэ тий. Тэгсэн чинь эн чинь амар учиртай маань энийг мэрэгжлийн тэр Jambalot гэдэг эмч бишээ судлаач хүн ярьж байна. Уураг гэдгийг одоо судлан одоо энэ хүний мэрэгжлийн чиглэл нь уургийг судлаад уурган дээр үндэслээд тархины холбоосын үйл ажиллагааг судалсан юм байна л да. Тэгэхээр энүүгээр бас Нобелийн шагнал авсан юм байна энэ судалгаагаараа. За тэгээд одоо бүр ийм болсон гэж мөнгөтэй боловч идэгшгүй өвчтөе хүмүүс ер нь толгоогоо одоо таслуулаад хүлдөөгөөд яг энэ жоохон crazy гэхдээ ийм болж байгаа гэж шүү манайхаа. Хэдэн жилийн дараа тэр өвчнийг идгээдэг болсон үед буцаа гисгээгээд тэгээд өөр хүний биед орлуулад ингээд залгаад амьдрах боломжтой болж байгаа гинэ. So crazy ягаад тээ. Гэхдээ энэ бол яг одоо хийгдчихээгүй л дээ. Зүгээр ер нь бол ийм боломжтой гэдгийг бол энэ нотолцсон юм байна. Одоо энэ дэлхийд шинжлэх ухаан ч амар юм би асуу. За тэгээд тарих гэдэг бол өөрөө үндсэндээ 1.5 кг жинтэй. Хүний хамгийн дээр байрладаг. Тэгээд бидний хөдөлгөөн бүх булчин одоо бүх зүйлийг захирдаг. Одоо бидний ерөнхийдөө удирдлагын төв гэж явдаг юм байна л да. За тэгээд тусгайл нь одоо яагаад энэ тархины эсийг тусгайл авч үзээд байгаа гэхээр тэр нейрон нь цахилгаан соронз ялгаруулдаг гэсэн үг юм байна. За үнэхээр салбитай. За тэгээд уурган дээр би нэр ярих гэжсэн. Тэгсэн чинь ингээд бид нэр уурга одоо энэ Jambalot гэдэг хүн жишээн дээр суурилж ярьж байгаа юм л да. Өөрийнхөө багшийн. За өөрийнх нь тэр багш нь болохоор өөрөөс нь зөвшөөрөл авсан гэсэн. Тэгээд би болохоор яг бодлоо хуваалцаж ярьж байгаа шүү. Тэр багш нь
фитнес хийдгээс юм байна. Тэгээд фитнес дээрээ уургийг түлхүү хэрэгэлдэг паудер хэлбэрээр хэрэглээс учраас ер нь энэ уурыг яг тархинд очоо яаж нөлөөлт юм бэ? Тархины тэр уурыг чи яаж задардыг гэдгийг судлаад үзсэн байл л да. Тэгсэн чинь бидний одоо энэ тархины ажиллаж байгаа юм чи ерөөсөө нөгөө яг дотроо энерги үйлдвэрлэхгүй болохоор яг хоол тэжээлээр л орж ирсэн энерги ихтэн зарцуулж ашигладаг юм байна л да. Тэгэхээр бидний хоол хүнснээс авч байгаа одоо энерги буюу калорийг ихэнхийг нь тарих ашигладаг гэсэн үг юм байна. За тэгээд уурга маань өөрөө тархинд очиод задраад уурга задрахаараа тархинд хэрэглэгдэхдээ атифе гэж нэрлэх тийм бодис болт юм байна л да. Тэгээд ер нь л ингэдэм байна. Атомын түвшинд одоо харахаар уургач өөрөө одоо тархинд ч молекул үүсгэдэг юм байна. Жижиг юм молекул гэсэн үг. Тэгээд бидний хийж байгаа одоо ерөнхийдөө бүх үйлдэлийг л ер нь тэр уурга гэдэг юм чинь эхлээд очиж тэр эсүүдийг тэтгээд тэгээд тэр эсүүд нь ялгараад бидний одоо уурлах, стресстэх, хөдөлгөөнтэй байх, булчин ажиллах, сулрах бүгдийг одоо яа гэм бэ? Захирдсан байна. За тэгээд байна. Атомын түвшинд ингээд харахаараа молекул үүсгдэг нэ. Тэгээд одоо ер нь аль ингээд бидний тарих ер нь ингээд бүх юм хийд юм байна л да. Бид нар ингээд хөдөлгөөн хийж байгаа. Одоо би ингээд яриа сууж байгаа гэсэндээ бүр тарихтай холбоотой тархин задарсан уургийн тэр эсүүд уураг гэх юм бол тэр чинь эс болж задрна штэ. Тэгээд тэр уургийн молекулууд нь ингээд бид нарыг хөдлөж идэг гэсэн үг юм байна. Тэг ингээд сэтгэлээр унах, сэтгэл гутралд орох тэр ятгаа нуруу нугасны мэдрэл алдагдах гэдэг зэрэг чинь бүгдээрээ тархины ямар нэгэн тэр нуруу нугастай холбогдох тэр эс нь гэх юм уу тэр нэг холбоос нь гимтчээрээ тийм болдог гинэ. За яг би ингээд жоохон буруу зөрүү өөрийнхөө л ярьж чиж магадгүй. Тэгээ та нар бас подкастыг бүтнээр нь сонсвол маш гоё мэдлэгтэй болохоор надад санагдсан. Тэгээд та нар бас сонсоорой. Хүмүүс бас мэдэж аваасаа гэж би хүсэж байна. Тэгэхээр ингээд хүмүүс маань жоохон юмыг би энийг өөртөө холбох жоо болохоор боломжгүй гэж бодоод байдаг боловч яг үндэ хүний тарих бол асар их нөөц бололцоотой бүхнийг биелүүлэх тийм боломжтой байдаг. Тийм бурхнаас өгсөн бидний бэлэг гэх юм уу? Хүн болж төрсний одоо бэлэг гэж харж болох юм байна. Шинжлэх ухааны талаас нь бол манифест гэдэг юм чи ерөөсөө л тэр тархиныхаа одоо даалт ухамсар те бидэрт ч одоо ил ухамсар даалт ухамсар гэж байгаа штэ. Ил ухамсар бол бид нар яг өөрсдөө ингээд ухамсартайгаар хийх үйлдэл бол даалт ухамсар гэдэг чинь ялцж байхгүй бидний одоо лайфстайл, амьдралын хөвшил, одоо багд өссөн орчноос хамаарат ингээд дадал үүсээд санамсартай үйлдэлийг маш олон давтамжтай хийж даалт ухамсарт дадал үүсдэг те. Тэгэхээр энэ зарчмаар яг тархиныхаа гүнд одоо юу гэдэг юм том одоо компьютерийг програмчилдаг шиг яг тэр зорилгоо ч юм уу те одоо яг тэр бүх юм тархиндаа сануулад суулгаад за тэнгуут даалт ухамсар тэрний төлөө ажиллаж эхлээд тэгээд одоо тэр тархины одоо харах юм одоо эсүүд нь гэх юм уу таны харах юмнууд нь одоо яг таны зорилготой уялдсан зүйлсийг илүү олж харах дээр тархи ажилладаг юм байна л да. Тэгснээр ерөнхийдөө боломжууд нээгдэх бидний зорилго биелэгч гэдэг юм уу ийм юмнууд болт юм байна. Би нэг ерөөсөө л одоо яг энэ подкастыг сонсоод үнэхээр бүр баталгаажуулт авлаа. Тэгээд дасгал хөдөлгөөнтэй яаж холбогдож ийн вэ гэхээр байна. Хүн ингээд яг шийдээгүй байх юм бол хизээч дасгал хийдэггүй байхгүй юу? Одоо жишээ нь хин нэгнийг би хүчлээд дасгал хийлгэх гээд би чамайг гоё болгоод өгөө гэл те. Тэглээгээд тэр хүн бол хизээч гоё болохгүй хүчлээд болтгүй. Зүгээр яг хүн өөрөө хүсэж тархиндаа эхлээд яг тархиа ресет хийж биеэ хөдлөгдөг. Та хэрвээ турыг те за жишээ авъя л да жингээ асъя эсвэл булчмаас нэмье зөв хоолж эхлэе гэж бодлоо гэж утгад та зүгээр бодоод өнгөрөх биш яг тэрийг тархиндаа суулгах хэрэгтэй. Одоо сүүлийн үед одоо ингээл бясалгал хий өөртөөгөө ажил эерэгөө гэл тэгээд ааш энэ чинь ерөөсөө тэр тархины үйл ажиллагаагаа л бид нар яг тэр чиглэл рүү очиулах юм байгаад байгаа юм байна. Тийм учраас эхлээд тархиндаа майндсетээ айгуу сайн суйрлуулад яг тархиндаа яах гээд байгаагаа өөртөөгөө айгуу сайн ойлгуулад тэнгуүч тархич нь таны өмнөөс тэр юмнуудыг хийд юм байна. Тэгээ энийг ойлгочих юм бол та нар маань яг дасгал хөдөлгөөн, тарих, уураг энэ бүхэн яг уялдаж байдаг юм байна гэдгийг энэ подкастаас сонсож мэдэх боломжтой санагдлаа. Тэгэл одоо төсөөлөх чадвар те хүн ер нь ингээд яг төсөөлж чадсан зүйлээ ч юм уу яг тархинд буусан зүйлээ таны тархинд бууж ийна гэдэг чинь таавч чадна гэсэн үг гэж хэлдэг штэ. Тэгээ монголчууд ер нь бас айгүй ухаантай одоо
амны бэлгээс ашдын бэлэг энэ төр гэж ярьдаг нь бас айгүй тийм ухаантай л байсан байна л да. Энэ бүрийг мэдээлсэн юм байна. Тэгэхээр та нар маань яг одоо ингээл ямарваа нэг зүйлийг хийхээр зорж байгаа бол тохиромжтой цагийг хүлээгээд байхгүй яг л хэлээд бодолтоо аягүй сайн ойлгуулад тэгээ үйлдэл хийж эхлэх юм байна. Тэгээд ирсэн цагт ерөөсөө л тэр чинь ингээд цаашаа голдрлоор явна. Эхний хэсэг бол хүн ямарваа нэг зүйл басан зогсох гэж бол хугацаа орж эхэндээ хэцүү санагддаг ч гэсэн хийгээд дадаад далд ухамсартаа суул очихар чинь тантай таньгүй хүснүүстэйгүү хийгдэд явчт юм байна. Тэгээд ингээд neuroscientist хүмүүс хүртэл одоо уур гэдэг чинь таны тархитай холбоотой байна. Тархины эсүүд чинь таныг эрүүл ахыг шууд шийдэх юм байна. Ингэж үйл ажиллагаа тий энэ сэтгэл санаан хүртэл ингэж шийдэх юм байна гэдгийг ингэ нотолчлоо тий нотлоод байна. Тэгэхээр иймэрхүү хэрэгтэй подкастуудыг сонсоод өөртөө дүгнэлт хийгээд тэгээд ингэж ганц алдах амьдралдаа гоё амьдрий тий бүгдээрээ тэгэж хүмүүс бас ингэж гоё мэдээллийг түгэе гэсэн үгнээс энэ видеогоо оруулж байна. Тэгээд миний YouTube сувгийг бас дагаарай, subscribe хийгээрэй гэж тэгж хэлдэм билээ. Тэгээ энэ удаагийн видео маань ийм богинохон бичлэг байлаа. Дараадаа би ингээд сонирхолтой видеонуудаа оруулаад явах болон та манаас комментоор ямар юу яриулмаар байна гэдгийг бичээд бичээрэй. Тэгээ би тэрийг чинь бас ярих болно. Баярлалаа миний подкастыг үзсэнд.